Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний өөрийгөө хайрлах YouTube суугч тавтай морил. Хэрвээ та намайг анх удаа үзэж явах юм бол намайг байгаль гэдэг. Би өөрийгөө хайрлах ямар чухлыг ойлгоод өөрийгөө хайрлах гэд хичээж байгаа нэг юм эмэгтэй байгаа юм. Тэгээд анх удаа үзэж явах юм бол миний бас бичлэгүүдээ ингээд ухраагаад үзээрэй. Бас намайг үргэлж үздэг, дэмждэг найзуудаа маш их баярлалаа. Та хэд маань өдрийг сайхан өнгөрөөж гин үү? Ингээд өнөөдөр би та хэдтэйгээ нэг надад одоо сүүлийн үед маш их нөлөөлсөн нэг зүйлийн талаар ярилцах гэж байна. За энэ бол өөрийнхөө үн цэнийг мэдэх, тэгээд үн цэн гэж юу юм? За үн цэнээ мэдхээр ер нь юу болтын гэдэг талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд та хэд маань энэ бол маш миний хувьд бол миний амьдралыг өөрчилсөн маш том зүйл. Тэгэхээр та хэд маань бас энэ сонирхолтой ах болоо гэж бодож байна. Тэгээд сайхан цай ундаа бэлдээд тоглон суугаарай. Бүгдөө гоё сонирхолтой сэдвийн талаар ярилцъя. За тэгэхээр үн цэн гэхээр нэгдүгээрт хамгийн түрүүнд бид нар ер нь үн цэн гэдэг чинь юу юм бэ гэж одоо тэг хамгийн түрүүнд асуух бах. Тэгэхээр үн цэн гэдэг бол нөгөө өөртөө итгэх итгэл гэж байдаг шүү дээ. Тэрнээс бол тис ондоо гэдэг нь нөгөө илүү гүн гүнзгий утга учиртай зүйл юм байна. За тэгэхээр үн цэн гэдэг бол таны одоо нийгэмд эслэх байр суурь байдаг юм уу? Эсвэл бол те хийсэн бүтээснээр ингэж одоо те дүгнэгдэж эсвэл бий болдог зүйл биш. Энэ бол таныг одоо ээж аваасаа анх төрөхдөө л ингээд те энэ хорвоод хүний биеийг олж төрсөн хүн болгон энэ хорвоо дэлхий дээр хамгийн их үн цэнтэй гэдэг ойлголт юм байна. Тэгээ боддоо бид нар ингээд дандаа өөрийгөө те нэг хүмүүстэй харьцуулдаг, дандаа хүмүүсийн нөгөө нэг юм одоо те сайн сайхан гэдэг нэг тийм урмын үгээр тэтгэгдэж ингэж амьдрахыг хүсдэг хүмүүс шүү дээ. За энэ бол ерөөсөө нийгмийн ойлголт юм шиг байгаа юм. Socialized болоод бид нар ингээд нийгэмд ингээд хамтдаа ингээд бөөнөрөө амьдардаг болсон цагаас эхлээд энэ ойлголт ер нь бол бий болсон баг. Гэтэл тэрнээс өмнө те энэ хорвоо дээр бид нар ингээд хүн болж төрсөн байна те. Яагаад амьтан болж төрөөгүй хүн болж төрсөн те. Тэгэхээр энэ бол бид нар маш том одоо бид нар энэ дэлхий хорвоо дэлхий дээр одоо үн цэнтэй хүн юм байна гэдэг ийм ойлголтыг өгсөн юм л да. Тэгээд би ингээд өөрийгөө нөгөө өөртөө итгэх итгэлгүй байгаад ингээд өөрийгөө ингээд дотгошоо ингээд хийгээд ингээд би юу ч чадахгүй би ер нь хангалттай биш гэд ингээд маш олон жил бодоод явсан талаараа та хэдтэйгээ ярьжсэн. Тэгээд ингээд бодоод ийм удаан ингээд яваад ахаар хүн нөгөө нэг өөрийн үн цэн гэдэг зүйлийг бүр ингээд уланд нь гიშгээд ингээд өөрийгөө тийм үн цэнтэй хүн гэдгээ ч мэдхээ байгаад ингээд амьдрдаг юм байлээ. Тэгээ би бас тэгэж их удаан амьдарсан. Тэгээд өөрийнхөө үн цэнийг ойлгохгүй байхаар юу болдог гэхээр ерөөсөө дандаа нөгөө хүмүүст take advantage гэж хүмүүст ашиглуулах юм айгүй их байдаг юм байна. За тэгээд дандаа нөгөө хүмүүсийн нөгөө хайрын гуйлагчин гэдэг шиг ингээд хин нэгэн хүмүүсээс ингээд урмын үг хайгаад ингээд явж идэг юм байна. Тэгэхээр нөгөө нэг өөрийнхөө амийг өөрийнхөө амьдрал байгаль гэдэг хүн ингээд зүүнний үзүүр дээр будаа тогтохтой адилхан би энэ хорвоод утга учиртай төрсөн юм а. Би энэ хорвоод үн цэнтэй төрсөн юм а гэдэг энэ мэдрэмжээ ингээд хүн мэдээд энийг ингээд мэдээд эхлэхээр юу болж ийн вэ гэхээр ингээд хин нэгэн хүн намайг ашиглах боломжгүй болчихж байгаа. Би яагаад гэвэл би чинь ийм үн цэнтэй хүн юу гэж хин нэгэн хүнээр ингээд ашиглуулад байж байгаа юм. Тэг хин нэгэн хүнд ингээд хүнээс ингээд хайр гуйгаад байж байгаа юм. Би чи өөрөө цаанаасаа ийм үн цэнтэй хүн юм чинь гэсэн ийм мэдрэмж төрд юм байна. Тэгээ өнөөдөр бас миний хамгийн хайртай энэ зураг болох энэ зургийг бас та хэд маань харж байгаах. Тэгээ энэ болохоор надад ийм оролт байсан байхгүй. Тэгээд энэ оролтыг манай ээж маань бэлгэлсэн. Тэгээ надад миний бүр хамгийн хайртай оролт. Тэгээд энэ оролтоо би ингээд муухай болохоос өмнө ингээд жаазлаад ингээд зураг олгоод гэртээ тавьчихсан байдгийг. Тэгээд энэ зургийг харах болгондоо би бас өөрөө ингээд үн цэнийг би мэдэрдэг гэх юм уу. Ягаад ч юм өнөөдөр та хэдтэй бичлэгээ хуваалцахдаа би энэ зургаа ингээд оруулъя гэж бодсон. За тэгээд ингээд та боддоо ингээд таны үн цэн ингээд ямар нэг юм гадны хүчин зүйлээс хамаарахгүй хин нэгэн хүний те нэг approval ч юм уу те тийм юмнаас хамаарахгүй гэж бодохоор их гоё ягаад те тэгээд нөгөө одоо тийм
хоосон биш мэдрэмж төрдөг болсон гэх юм уу да. Би ингээд өөрийгөө хангалттай гэсэн ийм мэдрэмжийг би авч эхэлсэн байхгүй. Өөрийнхөө үн цэнийг би энэ хорвоо дээр хүн болж төрсөн маань л би ингээд маш үн цэнтэй юм байна. Тэ би баян айлын хүүхэд болж төрөөгүй юм чинь би хинч биш гэдэг юм ойлголт биш. Би одоо тэг хамгийн үн цэнтэй ганцхан ээж авдаач биш, энэ хорвоо дэлхийд үн цэнтэй хүн юм байна гэдгийг ингээд мэдрэх бол маш сайхан мэдрэмж байдаг юм байна лээ. За тэгээд энэ үн цэнээ мэдсэн чинь миний амьдрал ингээд өөрчлөгдсөн. Одоо гол юм юу гэхээр би ингээд нэг бусад хүмүүсийн ингээд нэг зөвшөөрлийг ингэж авах гэж хичээхэ болсон гэх юм уу да. Одоо бусад хүмүүс таалагдах гэж ингэж амьдрах биш, өөрөө өөрийнхөөрөө ингэж амьдрах боломжтой болсон. Ингээд би өөрөө өөрийнхөөрөө ингэж юу сэтгэж бодож байгаа юм те. Энэ YouTube суваг хийж байгаа маань ч гэсэндээ ялгаагүй штэ. Ингээд өөрийнхөө үн цэнийг мэдсэн учраас энэ байгаль гэдэг хүн энэ хорвоо дээр цор ганц миний хурууны хээ ингээд энэ хорвоо дээр хинийхтэй ч адилхан биш, ингээд зөвхөн надад байдаг шиг би болвол энэ хорвоо дэлхий дээр цор ганц миний бодож сэтгэж байгаа бүх зүйл ингээд цор ганц юм гэдэг энэ мэдрэмж, энэ үн цэнээ мэдснээс хойш би ингээд хин нэгний хамааралгүй, хин нэгэн хүнээс юм одоо хайрын гуйлагчин шиг эсвэл хүмүүс таалагдах гэж амьдрахаа болсон. За хоёрдугаарт би ингээд өөрийнхөө үн цэнийг мэдснээс хойш ингээд би ингээд өөрийгөө талент хараад би яагаад ингээд урд нь өөрийгөө хангалтгүй гэж боддог байсан юм бол ингээд одоо ингээд өөрийгөө харахаар би бүр хамаагүй хангалттай, ингээд өөрийгөө талент харахаар би ингээд сайхан үзэсгэлэнтэй харагдаад, ингээд талент харахад ингээд бүх юм маань бүтэн байна те. Ингээд ээж аваасаа ингээд цаанаасаа ингээд төрөхтөл ингээд би юм үзэсгэлэнтэй сайхан төрсөн юм шүү. Би чи ингээд ийм үн цэнтэй юм шүү гэсэн мэдрэмж төрөөд байгаа хгүй. Урд нь болохоор ингээд би өөрийгөө талент харахаас хүртэл ингээд ичдэг. Би бүдүүн байна. Би тийм байна. Би ийм байна. Энэ маань тийм байсан бол хамар маань намхын одоо ядын царай маань, шанаа маань өргөн бүдүүн царайтай юм ч гэдэг юм уу. Дандаа тийм байдаг гэсэн. Одоо тэгэж ботхоо болцсон. Яагаад тэгэхээр би өөрийнхөө үн цэнийг мэдж байгаа. Би бол цор ганц. Би энэ хорвоо дэлхий дээр хинтээч адилхан биш, хинтээч адилхан болох боломж байхгүй. Тэгээд би бол ямар ч байсан энэ хорвоо дэлхий дээр үн цэнтэй гэдэг юм ингээд хэлчингүүт би ерөөсөө хангалттай хүн. Би бол ерөөсөө хангалттай гэдэг тийм мэдрэмж төрөд байгаа байхгүй юу. За тэгээд 3 дахь зүйл надад ингээд өөрчлөлт орсон. Энэ өөрийнхөө үн цэнийг мэдснээр өөрчлөлт орсон зүйл юу вэ гэхээр би бусдад үгүй гэж хэлж сурсан. За энэ бол зарим хүнд их сонь сонсогдож магадгүй. Гэхдээ над шиг бас ингээд ийм зөндөө олон ингээд юм их туулаад тэгээд өөрийгөө ингээд алдах хэмжээнд хүртлээ ингээд шалтаа бууж үдсэн тэ ингээд ийм хүн болохоор юу болдог вэ гэхээр ингээд нөгөө хүнд үгүй гэж хэлж чадхаа болчдөг юм л ингээд юу ч болж исэн өөрөө дургүй байсан ч гэсэн за тгий да за тэгчий да гэд ингээд нэг тийм хүнд ингэж таалагдах гэж амьдрдаг учраас эсвэл нэг одоо нэг тийм групптэй ингээ хүмүүсийн групп гэдэг юм ингээд дандаа ингээд нэг тийм өөртөө ямар ч хэндэ өөртөө итгэлгүй байдлаас өөрийнхөө үн цэнийг мэдхгүйгээс болоод ч тэр юм мэдхгүй дандаа тийм юмд ингээд дургүй байсан ч гэсэн хамаагүй би дандаа за тгий за окей гэдэг юм байсан. Тэгээ тэрийгэ болоод одоо би өөрийнхөө үн цэнийг мэдснээс хойш юмд өөрийнхөө дургүй юмд үгүй гэж хэлж сурж байгаа. За тэгээд энэ бол бас үнэхээр гайхалтай. Яагаад тэгэхээр чи юмд үгүй гэж хэлж байна гэхээр чи бас өөрийгөө ингээд хүлээн зөвшөөрж байгаа юм байна л да. Чи ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд хин нэгэн хүнд би заавал бүх хүмүүст энэ хорвоодлыг эхлэхэд ирэх бүх хүмүүст би таалагдах ёсгүй. Таалагдах ч боломж байхгүй. Тийм болохоор ингээд дуртай юмдаа яваад дуртай юмаа хийгээд дургүй юмдаа үгүй гэж хэлж сураад дургүй юмнасаа хол байх ийм боломжийг надад олгосон. Энэ өөрийгөө одоо үн цэнээ мэдсэн болохоор. За тэгээд одоо эцэст нь надад өөрийнхөө үн цэнийг мэдснээс хойш юу болсон бэ гэхээр би ингээд
амьдралдаа ингээд тохиолдож байгаа юм жижигэн одоо юм ялалт гэх юм уу. Жишээлбэл одоо өдөрт би ингээд алхах ингээд өөртөө юм зорилго тавьсан байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд гадаа ингээд алхаж өдөртдөө ингээд алхаж чадсан бол би ингээд өөрийнхөө энэ амжилтанд бүр ингээд амар баярлаад ингээд зачиж чадсан шүү гэсэн мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу. Урд нь бол дандаа ингээд өөртөө нэх том амар том зорилго тавьчаад тэгээд тэрэндээ ингээд хүрч чадахгүй болохоор амар тийм лузер мэдрэмж аваад тэгэл ингээд өөрийгөө ингээд юу ч чадахгүй юм шиг ийм дотроо ингээд мэдрэмж төрөөл тэгээ тэр мэдрэмжийнхаа дагуу ингээд өөрийгөө ингээд боксонд оруулаад ингээд амьдраад байсан мөлий. Тэгээд өөрийгөө ингээд энэ үн цэнтэй юмаа гэдгийг мэдсэн чинь өөрийнхөө жижигхэн ингээд амжилтанд ингээд талархаад баярлаад өөрийгөө ингээд урамшуулад тэгээд тэр энэ жижигхэн алхам маань ингээд намайг ингээд урагшлуулж явуулаад байгаа байхгүй. Тэгээд тэр надад бас одоо бүр үнэхээр гайхалтай ингээд жижигхэн зүйлд ингээд нөгөө нэг өөр жижигхэн ингээд амжилттай энэ жижигхэн зүйлд ингээд талархаж ингээд тэрнээсээ ингээд кайф авч тэрнээсээ ингээд юм аз жаргалыг мэдэрч амьдрах чинь амар гоё юм байлээ шүү дээ. Тэрнээс биш ингээд амар том ингээд дийлж давшгүй юм зориг тавьчаа тэрнийхээ зөвлөө зүтгээд магадгүй тэр нь хэдэн жилийн дараа байдیں۔ Ингээд тэ биелэх хэмжээний тийм том юм байлаа гэхэд ингээд өөрийгөө ингээд шалтаа буутлах хэмжээнд ингээд үгүй хийгээд байдаг юм лээ. Тэгэхээр өөрийнхөө үн цэнийг мэднэ гэдэг бол ийм гайхалтай өөрчлөлт өгдөг зүйл юм байлээ. За тэгээд би та хэдтэйгээ ингээд нөгөө өөрийнхөө яаж ингээд тэ үн цэнийг ингээд өсгсөн гэдэг нь өөрийнхөө үн цэнийг одоо ер нь бол ингээд хүн болгон маш өндөр үн цэнтэй ингээд төрдөг юм байна тийм үү. Гэтэл ингээд амьдрал дээр тохиолдож байгаа зөндөө олон юмнаас болоод бид нэр ингээд нэг мэтгэд ингээд өөрийнхөө үн цэнийг бүр ингээд байхгүй ингээд бүр ингээд шалтан буулгаад эсвэл бол ингээд ийм цооштой авдран тэгээд ингээд таглалцсан байж идэг юм байна л да. Тэгэхээр тэрийгээ ингээд яаж би одоо та хэдтэй ингээд өсгсөн талаараа ярилцъя гэж бодож байна. За надад би ер нь бол нэг хэдэн алхам өөртөө хийсэн. Тэгээд хамгийн нэгдүгээрт би юу хийсэн бэ гэхээр өөртөө ийм ээлдэг зөөлөн ханддаг болсон. Би өөртөө айгүй хатуу хүн байсан байхгүй. Дандаа ингээд өөртөөгөө ингээд тэмцдэг те ингээд чи яхаар энийг чаддгүй чи тэгэх ёстой гэдэг ингээд өөртөөгөө ингээд дандаа дотоод хүнтэйгээ ингээд юу яадаг. Одоо өөрөө бодохдоо тэрийг ингээд дотоод хүнээ ингээд хурцлж гин гэж бодоодсэн чинь нөгөө дотоод хүн маань за чиний зөв би ерөөсөө тийм юу чадваргүй хүн юм байна. Би чинь юм лузер юм биш үү гэдэг юм мэдрэмж ин төрөөд байдаг байсан нь болохоор би өөртөө амар хатуу хандчихсантай холбоотой юм байна гэд. Одоо би ингээд өөртөөгөө яаж юм гэхээр айгүй тийм зөөлхөн ханддаг болсон. Ингээд өөртөөгөө илүү ийдэг. Тэгээд ингээд дотоод ингээд өөрийнхөө дуу хоолойгоо ингээд сонсоод тэг хэрвээ чиний дотоод дуу хоолой чинь ингээд чамд одоо юу гэдэг чи энийг хийх чадваргүй ч гэдэг юм уу тийм ямар нэгэн байдлаар ийм self doubt үүсгэлээ гэхэд би ингээд өөрийгөө тайвшруулад чи чаднаа чи ичнээ мундаг байлаа гэдэг ингээд өөртөөгөө илдэг ингээд зөөлхнөөр нэг өөрийнхөө ингээд хүүхдтэйгээ ингээд нэг аргадаад ингээд хүүхдтэйгээ хандж байгаа юм шиг байдлаар ингээд өөрийнхөө дотоод хүнтэйгээ би ингээд ажиллаж эхэлсэн. Тэгээд энэ надад бүр ингээд одоо өөртөөгөө зөөлхөн хандаад ихсэн чи бүр цаанаасаа л ингээд бүх юмнууд ингээд сайхан болоод байгаа ч юм шиг ийм мэдрэмж төрөд байгаа. За тэгээд хоёрдугаарт болохоор би нөгөө нэг сая та хэдтэй хэлсэн шүү дээ. Би ингээд юмд үгүй гэж хэлж чаддгүй байсан гэд. Тэгээд тэр бол ерөөсөө нөгөө boundary буюу энэ хэл хязгаартай холбоотой юм лээ. Тэгэхээр би ерөөсөө ямар ч хэл хязгааргүй хүн байсан. Хэл хязгаар гэдэг нь болохоор хязгааргүй гэдэг нь юун дээр харагддаг вэ гэхээр ингээд найс нөхдийн хувьд ч тэр гэр бүлийн хувьд ч тэр бүх юм дээр ингээд юм ямар ч boundary байхгүй. Тэгэнгүүт ингээд хитрхи ингээд зарим нэг юм ингээд холилдож ингээд зууралтаж ороод тэгээд зарим нэг юм ингээд хайж гээгдүүлээд ингээд явдаг байсан байгаа байхгүй. За тэгсэн чинь би ингээд өөрийнхөө үн цэнийг мэдснээс хойш ингээд хэл хязгаар тогтоож эхэлсэн. За тэгэнгүүт юу болж юм тэгэхээр найз нөхдийн хувьд ч тэр ажил амьдралын хувьд ч тэр ингээд бүх зүйл дээр ингээд хэл хязгаар тогтоогоод тэгээд миний хэл хязгаараас зарим нэг зүйл ингээд давах гадах юм бол би заа уучлаарай боломжгүй үгүй гэдэг юм одоо өөрийнхөө boundary тогтоогоо тэгээд энэ үгүй гэж хэлэхээс юусаа айхаа болсон.
За энэ бол үнэхээр гайхалтай. Тэгээ та хэд маань бас өөрийнхөө хил хязгаарыг тогтоод сураарай. Юм болгон дээр ажил дээрээч тэр амьдрал дээрээч тэр үр хүүхэд дээрээч тэр хань ижил дээрээч тэр гэдэг ингээд ерөөсөө өөрийнхөө эргэн тойронд байгаа бүх зүйл дээр ингээд би ингээд аль хэмжээнд нь барих хэрэгтэй юм те ямар хил хязгаартай байх хэрэгтэй юм тэр өөрийнхөө хил хязгаарыг тавиад тэрнээс илүү хэтрэхгүй л байх хэрэгтэй юм байлаа. За тэгээд гурав дахь нь болохоор надад одоо миний энэ өөрийнхөө үн цэнийг өсгөхөд нөлөөлсөн одоо гол зүйл бол өөртөө ийм эерэг орчныг бүрдүүлсэн. Эерэг орчин гэдэг нь болохоор одоо чамайг ингээд тавгүй байлгаад, тухгүй байлгаад байдаг. Эсвэл бол ингээд чамайг одоо тийм найз нөхөд ихвчлэн байдаг шүү дээ. Эсвэл ажлын environment ч байна. Зарим хүмүүс нөгөө нэг ажил одоо амьдралаа ингээ бүр ялхаа болцсон те ингээл ажлынхан дарга нь тэг ингэх юм бол шүн чамаагүй ингээл ажил суугаал ажилла хийдэг те ингээ ямар ч boundary байхгүй байгаа юм шинж ахгүй юу ингээд юм хил хязгааргүй юм байгаал ийм байгаад байгаа. Тэгэхээр тэр энэ boundary буюу хил хязгаарыг тогтоохын тулд та өөртөө юм эерэг орчныг бүрдүүлнэ. Өөрийгөө чамайг ингээд босгодог те ингээд чамайг дээшээ ингээд твшгэд чинь тусалдаг тийм найз нөхдөөрөө өөрийгөө хүрээлүүлнэ. Тийм ажил дээрээ одоо тийм өөрийнхөө environment буюу тийм орчныг өөртөө бүрдүүлнэ. За тэгээд өөрийн орчин бүрдүүлэхдээ бас нөгөө үзэж харж байгаа юм чинь бас нөлөөлнө. Та юуг үзэж харж байгаа нь те юун дээр энэ төвлөрөөд байна те таны тэр төвлөрж байгаа юм чинь л ингээд одоо та юун дээр төвлөрнө тэгэл тэр төвлөрсөн юм чинь л одоо ингээд та тэрийгэ татдаг байх нь л те. Тэгэхээр ингээд таны бодол, оюун санаа, үзэж харж байгаа зүйл гэдэг ингээд бүх зүйл чинь юутай байх хэрэгтэй юм байна. Одоо өөрийнхөө энэ орчныг бүрдүүлэхтэй холбоотой байд юм байна. Тэгээд өөрийгөө дэмждэг тийм ингээд танд урам хайрладаг тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэ. За дөрөв дэх зөвлөгөө. Дөрөв дэх зөвлөгөө сая хэлсэн шүү дээ. Би ингээд өөрийнхөө жижигэн ялалт ингээд гадаа алхаж байгаадаа өдөрт дасгалаа хийсэн бол, эрүүл хоол идсэн бол, эсвэл одоо хүүхдтэйгээ сайхан харьцсан бол ч гэдэг юм уу, эсвэл нөхөртөөгөө ингээд те ингээд гоё нэг нэгэндээ ингээд хайраа илэрхийлсэн бол ингээл тэр өдөр минь ингээд аз жаргалтай. Ажил дээрээ нэг жижигэн одоо өөртөө ерөөсөө нэг жижигхэн зорилго тавина. Их том тавьж болохгүй гэж байгаа байхгүй юу? Тэгээ тийм жижиг юмнаас л ингээд нэг мэтгэхэд ингээд том юм үүснэ гэж яриад байна лээ. Тийм болохоор ийм жижигхэн юм өөрийнхөө хийж чадах хэмжээний юм зорилгыг тавиад тэгээ тэр зорилгондоо хүрэхээрээ тэрэндээ ингээд баярлдаг байх. Хүүхэд чиг сонсогдож магадгүй гэхдээ би яг тэрийг хэрэгжүүлж байгаа. Ингээд өөрийнхөө жижигхэн ингээд зорилго тавиад тэгээ тэрэндээ хүрээл би бүр амар баяртай. За энэ өдрийг би өмнөхөр ингээд амжилттай өнгөрөөчлөө гэдэг юм байгаа. За тэгээд энийгээ энэ яаж юм гэхээр ингээд таныг ингээд нэг юм одоо өөрөөсөө та ийм нөгөө award аваад байгаа байхгүй юу? Одоо хин нэгэн хүн таныг ингээд мундаг шүү, чи сайн байх шүү, чи чадчих шүү гэвэл ингээд та урд нь олвол те тэрнээс ингээд урам авч амьдрдаг байсан бол одоо энэ нөгөө өөрийнхөө хийж байгаа жижигэн юмдаа ингээд та өөрийгөө урамшуулж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ бол айгүй чухал юм байлээ. За тав дахь зүйл бол өөрийгөө арчлах. За англиар бол нөгөө self care гэдэг те. За өөрийгөө арчлна гэдэг нь юу юм гэхээр одоо зөвхөн гадна талаас нь өөрийгөө арчлахыг хэлээгүй юм байлээ л те. Өөрийгөө арчилна гэдэг чинь ерөөсөө бид нар энэ гурван мах одоо зүйлийн ингээд юу гэдэг байгаа байхгүй юу. Ийм одоо нийлбэр. За таны бие одоо махан бие. За тэгээд энэ сэтгэл зүрэх. За тэгээд гурав дахь нь болохоор энэ оюун ухаан. За энэ гурвын нэгдэл юм бол бид нэр энэ гуравтаа ингээд анхаарал хандуулад энэ гурвыгаа арчилж ийж энэ гурвыгаа юм баланстай буюу тэнцвэртэй байлгаж ийж нэгдүгээрт эрүүл ах юм байна. Хоёрдугаар гэх юм бол одоо та ямар хүсэл мөрөөдөлтэй гэдгийг те тэрэндээ хүрэхийн тулд за энэ нэг өөрийгөө арчилна гэдэг байгаа юм чинь маш чухал юм байлаа. Тэгэхээр би өнөөдөр ингээд та эддээ хэлж байгаа ч гэсэндээ би ингээд саяхнаас энэ өөрийн үн цэнээ ингээд ойлгоод би чи үн цэнтэй хүн юм биш үү? Би ингээд юу хийж бүтээснээрээ үн цэнтэй болдог юм биш юм биш үү? Би одоо ингээд мундаг сургууль төгссөн бол би үн цэнтэй биш юм байна. Би эсвэл их мөнгө олдог бол их үн цэнтэй биш юм байна гэдгээ ингээд ойлгосон чинь
бүр илүү ихийг би хийж чадах юм биш үү? Би чинь нэг тийм та ингээд илүү их тийм чадамжтай ч юм шиг ийм илүү тийм хүчтэй ч юм шиг ийм мэдрэмж төрдөг юм билээ. Нөгөө нэг дандаа нэг тийм би нэг баяа айлын хүүхэд байсан бол арт тал маань сайн байсан бол сайн найз нөхөдтэй байсан болч гэдэг юм уу, дандаа нэг тийм байсан бол ингэдэг бол гэдэг ийм бодлоо бүр болоод би болохоор яаж байгаа вэ гэхээр ерөөсөө одоо өөрийгөө би ийм үн цэнтэй юм чинь би өөрийгөө хайрлна, ийм үн цэнтэй ийм мундаг хүн чинь ингээд өөрийгөө шалтанд буулгаад ингээд явж болохгүй гэсэн ийм талгаадаа ингээд суулгацсан байгаа байхгүй. Тэгээд за энэ бол миний одоо өөрийнхөө үн цэнийг өсгөх ийм 5 жижиг алхам байна. Жижигэн ч юм шиг, том ч юм шиг ийм алхамуд байгаа. Тэгээд та хэд манаас энийг ингээд сайхан бичиж авч агаад ингээд өөртөө хэрэгжүүлээд үзээрэй. За тэгээд яг уу бас affirmation гэж байдаг шүү дээ, тийм нөгөө нэг өөртөө ингээд гоё үгнүүд хэлээд байдаг. За тэр чинь яаж байгаа гэхээр та нөгөө өөрийнхөө subconscious mindтай ингээд хэлээд идэг юм л та. Тэгээ баян хэлээд тахаар тэр нөгөө давтамжтай хэлсэн юмд чинь тархич ингээд үнэн хэлж гин үү худлаа хэлж гин хамаарахгүйгээр ингээд тэрэнд чи итгээд явдаг гинэ. Тэгэл өөртөө ингээд би амар чадахгүй, би айгу тэнэг, би өстой мангар, би бүтэхгүй юм, би тарган, би одоо юу яд энэ те. Ингээл хэлээд ах юм бол тархич нь окей, та тийм юм байна. Таны зөв гэдэг ингээд яг тэр тийм байхын төлөө хичээдэг гинэ. Харин эсвэргээрээ би мундаг, би бүхнийг чаддаг, би ухаантай, би сэргэлэн одоо юу байдیں۔ Те би баян гэд хэлсэн ч гэсэн те тархич нь тэрний чин төлөө ингээд танд ингээд ажиллаж идэг юм механизм гэж байгаа байхгүй. За тэгээд тэр нөгөө affirmation гэдэг зүйлийг та бүхэн бас өөртөө ингээд хэрэгжүүлж болох нь байна. Энэ бас таныг нөгөө өөрийнхөө үн цэнийг өсгөхөд өөрийнхөө нэгэнт үн цэнтэй төрсөн гэдгийг бид нэр ойлгож байгаа. Гэхдээ яг хав өөрийнхөө үн цэнийг ингээ алдсан байгаа хүмүүс өөрийнхөө үн цэнийг өсгөх юм аргуудыг би таадтай одоо өөрийнхөө хэрэгжүүлж байгаа аргуудаа таадтай хуваалцлаа. За тэгээд бас нэг зүйлийг таад маш сайн ойлгоорой. Энэ юу вэ гэхээр та бол маш их хангалттай. Та үргэлж хангалттай байсан, ээжээсээ төрөхдөө л хангалттай төрсөн. За тэгээд одоо том болох явцдаа тий одоо ингээд нийгмийн хүмүүсийн энэ нэг юм одоо хандлаганаас болоод та ингээ өөрийнхөө ингээ хангалттай гэдэг мэдрэмжээ алдаад эхэлт юм билээ. Тэгэхээр одоо тэр нөгөө affirmation-аараа би бол хангалттай хүн, би үргэлж хангалттай байсан, би одоо хангалттай, би хангалттай байх болно ирээдүйд гэдэг ийм имийг өөртөө ингээд байн хэлж байгаарай. Тэгээд таны одоо энэ үн цэн нь бол хин нэгэн хүний зөвшөөрлөөс хамаарахгүй зүйл шүү. Тэ энэ бол таны өөртөө дотоодтойгоо ингээд хэлээд би болвол үн цэнтэй хүн шүү, би хангалттай хүн шүү гэдгээ та ингээд өөрөө мэдэрч ойлгох ёстой гэсэн үг. Тэгээд хин нэгэн хүнээс хайргуйж, хин нэгэн хүнээс урмын үггүй байх ш өөртөө хэлж сураарай. Миний ингээд өнөөдрийн ярьсан энэ үн цэний талаар мэдээлэл та хэдэд маань таалагдсан бол бусаддаа түгээгээрэй. Тэгээд нэгэндээ сайхан нөгөө нэг урмын үгээр дутаж яваа найздаа одоо тэр дутаж яваа үгийг нь хэлэх шиг сайхан юм байхгүй шүү дээ тий. Тэгэхээр би та хэдээсээ гуйхад хэрвээ миний энэ ярьж байгаа зүйл та хэдэд маань таалагдах юм бол нэгдүгээрт subscribe хийгээрэй, хоёрдугаарт гэвэл видеог минь үзсэн бол лайк дараарай. Тэгээд та хэдийн минь ингээд урмын үг надад бас ирээдүйд те би ингээ YouTube сувгаа хийгээд ингээд үргэлжлүүлээд явах ийм одоо те боломж гэх юм уу надад урам хайрлах юм да те тийм байгаа. Тэгээд бас өшөө юуны талаар мэдмээрээ нас ингээд хэдүүлээ ярилцаад хамтдаа хий. Би чинь ингээд юмыг одоо чаддаг болоод ингээд тайтайгаа яриад байгаа биш. Би ингээд өөрийгөө хайрлж сурах гад ингээд хичээгээд байгаа. Тэгээд өөрт ямар одоо тэг нөлөө гарч байгаа ингэдгээ би таадтай ингээд хуваалцаад байгаа хэрэг штэ тий. Тэгээд бүгдөө хамтдаа өөрийнхөө үн цэнийг мэддэг. Тэгээд ад жаргалтай тийм бусдаас хайр гуйдаггүй өөрийгөө ингээд урамшуулж чаддаг ийм мундаг хүмүүс болцгоё. Ингээд та бүхэн маань өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн удаа бүгдөө боломж гарвал нэг жижигхэн влог маягаар миний хийх байгаа зүйлийг ингээд хуваалцаад явъя гэж бодож байна.
За тэгээд өнөөдөр миний бичлэг таалагдсан бол тэ өөрийнхөө үнэлэмжийн талаар ингээд та хэд маань ойлгосон болвол би маш их баяртай. Тэгээд энэ талаар илүү асуулт байх юм бол комент хэсэгт үлдээж болно. Эсвэл бол миний өөрийгөө хайрлах уу гэд пэйж байгаа. Тэгээд тэр пэйж рүү бас мессеж үлдээж болно шүү. Тэгээд надтай холбогдоорой. Бүгдөө сайхан найзууд болоод ярилцъя. Ингээ та хэд маань өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэ. Тэр баяртай.